Хүүхдүүдээ багш нь өнөөдөр та нартай 5 дугаар ангийн Монгол ёс хүмүүжил хичээл орно. Өнөөдрийн хичээлийн зорилго нь ажил хийж хүн болдог гэдгийг ойлгуул. Өнөөдрийн хичээлийн сэдэв ааруул их. Хичээлийн зорилт ихийг зөв хурдан ойлгон унших, асуултын дагуу ярилцах, зүйрүүгийн утгыг ярилцах, ажлын хуудсыг гүйцэтгэх. Одоо бүгдээрээ дараах зүйрүүгийг зөв байрлуулж утгыг ярилцъя. За ямар зүйрэг гарах нь бүгдээрээ харъя. Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог гэсэн зүйрэг байна. За ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог гэсэн зүйрэг байна. За энэ зүйргийн утгыг нь хүүхдэд та нар юу гэж ойлгох вэ? Багшийн бодлоор бол хүүхдээ ажилд сургаж амьдрах ухаанд хөргөдөг байсан нь ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог гэсэн энэ зүйр сэцэн үгээс л хараад ингэж ойлгож байна. За одоо бүгдээрээ номныхоо 27 дугаар хуудсанд байгаа ааруул ихийг уншицгаая. Уншихдаа харааны уншлагаар уншина. Танил бус үгийн доогуур зурна, дэвтэрт бичнэ. Одоо бүгдээрээ ааруул ихийг харааны уншлагаар уншия. За хүүхдүүдээ харааны уншлагаар уншсан бол одоо бүгдээрээ их дотроос танил бус үгийн утгыг тайлбарлаж дэвтэртээ бичье. За багшийн олсноор бол гүйхнээс бортог, иргэнэг гэсэн 3 үг байна. Гүйхнээс гэдэг маань гүн биш ус. Бортог бяцхан модон хувь. Иргэнэг тогоо шанага жижиг хэрэглэл агуулах зориулалт бүхий дөрвөлжин хэлбэрийн модон эдлэл юм байна. За хүүхдүүдээ ихийг харааны уншлагаар уншаад ойлгосон бол багштайгаа хамт асуултын дагуу бүгдээрээ ярилцъя. Нэгдүгээрт бадрахын хийсэн үйлийг дистралийн дагуу ярилцъя. За бадрах эхлээд яасан бэлээ хүүхдүүд? Гадаа гарсан, ааруул идсэн, гэрлөө орсон. Хоёрдугаарт
Бадрах эхлээд ээждээ ямар тус хүргэсэн бэ? Аргал оруулж ирсэн. 3 дугаарт сүүлд нь ямар үйл хийсэн юм бэ? Жижиг бортохдоо ус авчирсан, хургаа харсан. Бадрах энэхүү ажил үйлийг яах гэж хийсэн бол? Нэгдүгээрт ээждээ туслахаар, хоёрдугаарт ааруул идэх гэж. Бадрахын идсэн ааруул ямар учраас өглөөний идсэн ааруулаас ч илүү амттай байсан бол? Том байсан. Яагаад? Ээжийн өгсөн ааруул болохоор. Хоёрдугаарт чихэртэй амттай байсан. Яагаад? Ажил хийж авсан учраас. За хүүхдүүдээ гэртээ ааруул ихийг унших. Чи гэрийнхэнтэй яаж тусалдаг вэ? Өөрийн хийдэг ажлыг бичээд ирээрэй. Ээлж идэвхтэй оролцсон шивнэртээ баярлалаа. Баяртай.